зохиолч Б. Цоож Жулуун цэцэг. Хамтран амьдрагч өгүүлэг. Онгоц доошлох тусам Балтийн зүрх цээжээ дэлсэнд савлаж, гар нь чичирч яарч байгаагаа мэдэрлээ. 6 жил ирээгүй их орон, 6 жил санаж зүүдэлсэн эцэг их гэр бүл, найз нөхдөөгөө уулзах гэдэг ийм амархан байсан юм уу? Холын холд байсан тэр бүхэнд хүрэхийн тулд 2хан цаг л хэрэгтэй байсан юм гэж бодоод тэр инээмсэглэв. 6 жилийн өмнө түүний ингэрт зүгдээд аавтайгаа хамт явна гэж уйлж байсан жаахан охин нь одоо 10 нас хүрчихсэн байгаа гэж бодохоор итгэмээргүй ч юм шиг. Хэдийгээр яарч догдолж байсан ч гэсэн Балт эхнэрийнхээ нүрийг яаж харандаа гэсэн битүүхэн айдаст автаж бас солонготой уулзна гэж бодохоор түүний айдас хэсгэн зурч гисэн дарагдж байлаа. Балт газар үзэж нүд тайлах, бас амьдрал хавга дээшлүүлэх санаатай ганц өрөө байраа зарж солонгосыг зорьсон тэр цагаас хойш 6 жил өнгөрчөж. Амьсгалахын аргагүй халуун хүлэмжинд ажиллаж, ухаан балартан унаж гэрээ санаад нойргүй хондог байсан тэр үеийг бодоход Балт бараг л солонгос хүн болж хуурсан байлаа. Эхний үед эхнэр хүүхдээ нутгаа санаад шаналж ганцаарддаг байсан. Харин тэнд очиод жил хагасын дараа Монголоос очсон Солонгоо хэмээх даруухан бор охинтой танилцаж хамтран амьдарч эхэлж. Байр хоолныхоо мөнгийг Балт гаргачих нь, харин Солонгоо яг л гэрийн эзэгтэй үүрэг гүйцэтгэн. Ховтос хонрыг нь янзалж, хоолунд бэлтгэн. Ажил хийж олсон мөнгөө Солонгоо ээж рүүгээ, Балт эхнэр лүгээ явуулдгийг стооцвол тэр хоёр яг л авгай нөхөр хоёр шиг бараг 4 жил сайхан амьдарчээ. Солонгоо ааш аяг зөөлхөн, эрх, бас ялдамхан. Залуухан гэхэд юмны учир эвтэйхэн олчихдаг байлаа. Тэр хоёр ихний үед нутагтаа очиод ганц удаа ч уулзахгүй, амьдралаа хөөнөө гэж ярьдаг байсан ч сүүлдээ энэ тухай бодхоос ч айдаг болчихсон байв. Хэдийгээр түүнийг эхнэр хүүхэд нь хүлээж байгаа гэж бодовч энд байгаа монголчууд бүгдээрээ л хамтран амьдрагчтай байгаа юм чинь яадгийн гэж бодно. Заримдаа хүний газар ганцаардаж зовж явах үедээ учирсан юм шүү гэж Балт өөрийгөө цагаатгадаг байлаа. Балт сүулдэ гэрлүүгээ ч яархаа байснаа өөрөө ч сайн анзаарсангүй. Сар бүрийн сүүлээр авсан цалингаа яг 3 хуваана. Нэгийг нь солонгоод, нөгөөг нь эхнэр лүгээ шилжүүлнэ. Үлдсэнийг нь халаасалдаг байлаа. Одоогоос 6 сарын өмнө Солонгоо үйлдвэр дээр ажиллаж байгаад баригдаж Монгол руу ачигдлаа. Энэ явдал Балтад хүнд тусч, эзгүрч хосорсон жижигхэн түрээсийн байрандаа ганцаардаж суухдаа тэр эхнэрээсээ илүүтэйгээр Солонгоог санаж байгаагаа мэдэрч байлаа. Хамт ажилдаг монголчууд Балтыг шоолж, "Хүүхэн мундсан биш, дахиад л шинэ хамтрагч олоод аавна үз." Тэртээ тэргүй эр хүний нөмөр нөлөг бараадахыг хүссэн ядчил байр хоолныхоо мөнгийг төлүүлээд шөнө нь өврөө дулаацуулах хүн хайсан хүүхнүүд өдөрт хэдэн арваараа л ирж байна хэмээн ярьцгаана. Гэхдээ зарим нь бүр хамтран амьдрагч хүүхэндээ сэтгэл алддаг чам шиг тэнэг байдаггүй юм да гэж зэмлэж байлаа. Гэвч одоогоос 10 хоногийн өмнө Балт Солонготой уцаар ирж ямар ч байсан очино. Түүний паспортыг янзлуулж хамтдаа Солонгос руу босож ирнэ. Хэрвээ Солонгогийн виз бүтэхгүй бол Монголд ч гэсэн хамтдаа байна гэж ярилцаж тохирсон байлаа. Утасны цаана мэгшин уйл Солонгогийн дуу түүнийг өөрийн ирэхгүй нутаг руугаа буцахад хүргэсэн хэрэг. Онгоц газартлаа. Ээж нь, эхнэр охин нь түүнийг тосч байлаа. Төө хүрхгүй шар сэвлэгэн салхины аясаар намирдаг байсан жижигхэн охин нь жигтэйхэн том болчихж. Аавыгаа хүзүүдэж явснаа нүүрүү нь харж чадахгүй мэгшин уйлж байлаа. Баярын нулимс нүдэндээ мэлтэлцүүлсэн эхнэрээ тэрч үнсв. Олон жилийн өмнөх тэр танил дотн үнэр мартагдаж, хуучирсан бүхнийг сэргээж байх шиг нэг л сайхан. Үнэхээр гэртээ ирэх ийм сайхан байдаг гэдгийг тэр ухаараагүй байж. Эхнийхээ тоног гэрээсээ ч гарсангүй. Охинтойгоо тоглож, эхнэрийнхээ гарын хоолыг идэж ээжээрээ борстой зай чануулж, үнэхээр л сэтгэл амар байлаа. Эхнэр нь түүний явуулсан мөнгийг цуглуулад хоёр өрөө хөөхөн тоглог байр, бас машин аваад тавьчихж, чамайгаа хүний газар яаж зовж байгаа вэ гэж өдөр бүр санаа зовдөг байлаа хэмээн ярихад Балт хэлэх үггүй гацчихна. Энэ маань намайг тэнд жаахан охинтой хамт амьдарч
Түүнд сэтгэл алдарчхаад бусаж ирснийг мэдж байгаа болов гэж бодохоор царай нулаадаг байлаа. Гэвч Балт Солонготой уулзлаа. Нутагтаа ирээд уламж хөөрхөн болчихсон юм шиг санагдаж байсан ч сэтгэл нь татагдаад зүрхнийх нь тэндээс нэг утас гогдчиход салахгүй байгаа юм шиг санагдаж байсан ч урдих шигэ дотн бас байж чадсангүй. Гэхдээ л хамт явна гэснээрээ Солонгогийн бичиг баримтыг баггүй мөнгө өгч байж янзлуулж бас өндөр үнээр виз даруулав. 1 сарын хугацаа гэдэг харавсан сумшгил өнгөрч эхнэр нь түүнийг буцаж явахад дургүй байсан ч яаж ч чадсангүй. Идэж уух юм, хувцас хунар бэлтгэж аль болох сайхан хоол идүүлэх гэж хэрж чадлаараа л хичээж байгааг хараад суух Балтад үнэндээ хэцүү байв. Гэхдээ хэцүү байлаа гэд яах ч вүлээ. Солонгоо түүнийг хүлээж байгаа гэсэн бодол бас тарчилгана. Маргааш өглөө эртнээс их явна. Эртхэн амарцгаа хэмээн эхнэр нь хэлсэн хэрнээ. Унтаж чадахгүй орондоо хөрвөөж тэгснээ нэг их санаа алдав. Би чамайг жаахан охинтой хамт амьдарч байсныг мэднэ. Гэд чимээг боллоо. Түүний энэ үгэнд цочирдож боломгдсон Балт чи чинь юугаа яриад байгаа юм бэ? Хүн хол явах гэж байхад бөксвөрний хэрүүл хийх нү? Хэмээн бараг л хашгирав. Танай найз Сүхвэгээс сонссон юм. Өнгөрсөн жил чи тэр Сүхвэгээр охиндоо хувцас явуулаа үсттэй. Тэр залуу чамайг өөрөөсөө олон дуу охинтой 4 жил хамт амьдарч байгаа гэж хэлсэн. Гэснээ дууга хураав. Монголд ирснээс хойш өөрөөсөө хүртэл нуух гэж ядаж байсан энэ үнэнийг эхнэрийнхээ амнаас ийм тулгуу сонсно гэж Балт үнэндээ бодсонгүй. Балт худлаач гэж мэлзэж чадахгүй. Үнэн гэж хэлж чадахгүй. Дэмэл тамхиа шүүрч авав. Үнэндээ бусдын өмнө ялангуяа эхнэртэй өөр хүүхэнтэй явуулдаж байсан гэж хэлэх хамгийн хүнд хэцүү байдгийг тэр биеэрээ мэдрв. Балтын гар салгалж зүрхэн зогсох гэж байгаа юм шиг санагдаж байлаа. Эхнэр нь чи охин бит хоёр дээр ирээгүй шүү дээ. Тэр охиноо л татж авах гэж ирээ биз дээ. Хэмээн мэгшин үлж түүний халуун нулимс энгэр рүү борооны тусал шиг шивэрч байлаа. Сүхвэгээс анхудаа сонсчход чамд гомдсондоо хэдэн өдөр уйлсан. Харин дараа нь хүний нутагт ядаж халуун хоолтой явагдэ гэж бодоод тайвширсан. Тэртээ тэргүй би тэнд очиод чиний өврийг дулаацуулж хоолыг чинь бэлдэж хувцсыг чинь угааж өгч чадахгүй шүү дээ. Хэмээн мэгшин уйлна. Балт яахаач мэдхээ байв. Чимээг өхөн босч хажуу талын өрөөнд орвол охин нь жаргалтай наргагүй нүүрэндээ инээмсэглэл тодруулан унтаж байлаа. Тэр шөнө балтаж эхнэр нь ч унтаж чадсангүй. Эхнэр нь босч бүлцээтл хавцсан нүдээ хүнээс нуух гэж оролдож Балтын ачаа барааг баглаж машин руу зөөж гүйхийг хараад тэр өөрийгөө л зүхэж байлаа. Эхнэр нь түүнийг хамтран амьдрагч руу хүргэж өгөхөөр машинд суухдаа үнсэн саарал царайтай болчихсон байхыг харав. Өнгөрсөн шөнжин энгэрийг нь норгосон эхнэрийнх нь халуун нулимс харин яг одоо Балтын хоолойд тээгэлчихсэн юм шиг л санагдаад болдоггүй. Машин буян тухай руу ойртох тусам дааж давшгүй хүнд чулуу өргөж байгаа юм шиг амьсгаан түргсэж хэрвээ одоо л би буцаж явах юм бол хизээч эргэж ирэхгүй. Хизээч эхнэр охин хоёроо харж чадахгүй гэж амандаа шивнэж байлаа. Солонгойг очиход тосоод авах олон байгаа. Харин энэ хоёрыг минь хэн тосч авах юм бол гэж хүртэл бодов. Нисхийн цагаан хаалга түүнийг огт өөр амьдрал руу дахин түлхэх гэж байгаа юм шиг санагдаж нэг л мэдхэд Балт жолооч зогсоорой. Буцаад явцгаая хэмээн хашгирав. Эхнэр нь бас ах нь түүний өдөөс гайхан харж байлаа. Айны жижиг цүнхээ ухаж би тээзээ мартчихаж хэмээн худлаа хэлэхдээ Балт хүний өдөөс ихцэлж харж чадахгүй байв. Баян зүрх хайрхны үрд шаргал туяа эрхэлж шинэ өглөөний нар инээмсэглэх адил өнгөтэйгөр гялалзан мандаж байлаа.